Нүүрсний үн одоо байнга буурж байгаа. Дахиад буурах уу эсвэл энэ ч одоо бас таамаглахад хэцүү л байгаа байхгүй энэ чинь их олон юмнаас уялдаатай шүү дээ. Тэгээ монголчин ямар тэр коксчих нүүрсээр дэлхийд тэргүүлдэгч орн биш. Одоо өрсөлдөх аюу олон орнууд гараад ирчихлээ шүү дээ. Тэгэхээр хажуудаа байгаа хөрштөө нэг хэдэн тоон нүүрсээ зархал хоорондоо л хэрэлдэт байгаа. Одоо нүүрсний үн ийм байдалтай. За нүүрснийхээ үн тэнгэр татцсан бол олон оролцогч булаацалдах байсан баг. Тэгээ цаашдаа нүүрсний үн ямар болохыг хэн ч мэдэхгүй л байна. Тэгээ ийм үед хөрөнгө оруулалаа. Тэгээд ялангуяа хамгийн том зах зээлийн оролцсон тоглогч нь орж ирчээд байх. Хамгийн том тоглогч нь орж ирчээд байх. Ашигын тухай бодгосоо илүү энэ том төсөл явах юм бол зөвхөн энэ хөрөнгө оруулагч биш Монголын эдийн засагт хүртэх хүртээмж нь асар их штэ. Маш олон ажлын байрын том төслийг чинь дагаад бий болдог байхгүй. Тэр зарцуулж байгаа мөнгө. $1 зарахад $2 болж үржих хэмжээний зардлыг тэр хөрөнгө оруулагч нь тэр нутаг дэвсгэр дээр чинь зарна штэ. Тэр мөнгө оруулж чадахгүй юм чи яах юм. Тийм биз дээ. Ийм л асуудал байгаа юм л та. Тэгээд одоо мэдхгүй би бол одоо үнэхээр энэ ус төрч дөөсч чинь ерөөсөө эднэр нэр нь яхаараа ичхэвэлж. Тэгэл дандаа л нэг юм бол арт түм гэд яагаад арт түм ийм ядуу байгаа ийм тэнэглэлээс суулжлаа. Хэдхэн хүнийг баяжчихна гэж айгаад байгаа юм тийм биш шүү дээ. Тэр хүмүүс чи хөрөнгө оруулалт хийчихсэн. Дахиад нэмээд хий гэж явж шүү дээ. Тэгэхээр тэрний өмнөөс хэн айдсан төрөөд яагаад байгаа. Одоо ярьж байгаа хүмүүс бол өөрсдөө бизнес хийдгүү. Эсвэл бол нэг тийм мэдхгүй их л ухаантай юм ярих юм гэхдээ авчгаар яг бодтой юм надад бол ерөөсөө харагдав.